За сайн байцгаана уу? Өөрчлөлт надаас подкаст маань ээлж дугаар эхэлж байна. Тэгээ өнөөдөр гიშгэ миний би хөтлж байна. За өнөөдрийн зочноор бид нарт шинэ амьдрал ялагч төрийн бас байгуулгын захирал Батцэнгэл ах маань бас өнөөдөр зочноор оролцож байна. За сайн байна уу та? Сайн байна. За та бас өөрийнхөө байгууллагыг бас хүмүүст бас та танилцуулаач. За манайх шинэ амьдрал ялагч гэх төрийн бас байгуулга маань архины хамааралтай орон гэргөө залуустай ажиллаж байна. Тэгээ байгууллага маань ерөнхийдөө үйл ажиллагаа маань явагдаад 12 дахь жилдээ залгаж байна. Тэгээд маш олон хүмүүст ажиллаж байна, олон хүмүүст тусалж байна. Тэгээ бас архины асуудлуудаа жигслээд өөрийнхөө үн цэнийг мэдээд амьдралаа гоёстой баяр хөөр дотор сайхан амьдралыг эхлүүлээсэй гэд бид бас энэ зүйлийн төлөө зорилго тавиад ажиллацгааж байгаа хүмүүс байна. Одоо энэ 12 жил гэдэг чинь бас айгүй урт хугацаа байна шүү дээ, тий. Энэ хугацаанд танаа төвөөр ер нь хэдэн хүмүүс ер нь орж гарч ив ер нь. За ер нь 12 жилийн хугацаанд бол Монгол улсад бас архины хамааралтай хүмүүс маш болж байна. Ер нь харагдаж байгаа байдал нь тэр зэрэг төвөөр мань дамжигдаад ерөнхийдөө нэг 5-600-аад ирчүүд тэгээ орж гарсан байдаг юм байлээ. Тэгээ энэ хажуугаар мэдээж зэрэг янз янзын хүмүүс ирж байна. Янз янзын шаршинтай, янз янзын характертай хүмүүс ирж байна. Тэгээд мэдээж хэрэг энэ сайнтай муутай гэж зүйл байдаг шиг олон хүмүүс бас өөрчлөгдөж байна. Олон хүмүүс эргээд удамжиндаа явж байна. Тэгээд бид бол одоо явахаас зарлага маань бас нэг эр хүн гэр бүлээ зөв авч явж амьдралаа гоётой сайн сайхнаар босгон байгуулж тэгээд гэр бүлтэй аз жаргалтай амьдрал эхлүүлээсэй гэж энэ зүйлийг бас тэг хүсэж энэ зүйлийг ажиллаж байна. Тэгээ явуулчихсан тий. За тэгэхээр 5-600 залуу гэдэг бол маш их тоо шүү тий. Бас энэ хугацаанд маш олон хүмүүстэй тааралдан учрна тий. Маш олон зан чанартай хүмүүстэй учрна. За тэгээд яг бас бэрхшээлүүд ч тулгарч байсан байх. Гэтэ нөгөө талаар хүмүүсийн амьдрал өөрчлөгдөж байгааг хараад ирчүүд архинасаа гараад амьдралаа өөрчлөө тий. Дахиад нөгөө яг одоо гэр бүл нь буцааж эргэж нийлж байгааг харахад бол яг энэ танд бас яг энэ тэр нөгөө бэрхшээлүүдийг мартах тэгээ энэ цаашаага энэ ажил маань үргэлжлэж явахын одоо гол бас тэр нэг хөшөөргөн бас байгаа бах тий. Тэгин. За ямарсандаа маш олон хүмүүс тэг өөрчлөгдөж байна. Маш олон хүмүүс бас өөрийнхөө үн цэн гэдэг зүйлийг мэдэрч байна. Би ер нь бас үн цэнтэй хүн юм байна. Би ингэж явах зохисгүй юм байна. Миний явж байгаа зам маань буруу юм байна гэдэг зүйлүүдийг бас ойлгоод ухаарад гэр бүлдээ эргээд архины асуудлаа шийдээд уулзаад гэр бүлдээ очиж байгаа хүмүүсийг харах бас бидний ажиллаж байгаа ажилд маань бас урам дэм өгч байна. Бас гэр бүлтэйгээ эргээд нийлээд өөр хүүхдтэйгээ харилцаа холбоогоос эргээд явж байгаа хүмүүсийг харахаар зэрэг бас баяртай байна. Тэгээ бас мэдээж хэрэг бид нар хийж байгаа энэ ажлынхаа тэгээ бас үр дүн гүйцэхийг маш хүсдэг. Мэдээж хэрэг энэ олон хүмүүсийг энэ хажир тэгээ зүгээр нэг өдөр хоног өнгөрөх зарчмаар биш. Харин хүмүүс маань яг энэ хажир ирээд тэгээ үнэхээр гоё амьдрал нь өөрчлөгдөөсөө маш олон юмыг бодож эргчүүл тунгааж тэгээ асуудал байгаа бол тэр асуудлуудаа шийдэж сурдаг байгаасаа ямар нэгэн том амьдралын гоё том зорилготой болоосоо тэг үнэхээр бусдад хайр гаргадаг байгаасаа бусдыг хүндэлдэг байгаасаа бусдад харилцаа тэ үнэхээр бас гоё өдөр болгон үнэхээр тэ өөрчлөлттэй байгаасаа гэж бас хүсдэг байгаа. Тэгээд үнэхээр хүмүүс маань маш олон зүйл суралцж байна л да. Тэгээд мэдээж хэрэг мэдэхгүйгээсээ мэдэх хүртэл бас цаг хугацааг шаарддаг зүйл байгаа. Ер нь угаасаа архины асуудал гэдэг бол нөө донтолтой өвчин юм аа. Тийм ээ өвчин юм аа гэдгийг бас үлэмшөөрөх хэрэгтэй. Угаасаа би өвчтэй юм байна. Архины тэ донтолт гэж өвчин байдаг юм байна гэдгийг бас хүлэмжшөөрөхгүйгээр цааш алхах гэдэг бол хэцүү. Ямар хамгийн гол зүйл нь бид нэр өөрсдөө яг ийм өвчтэй хүмүүс байдаг юм байна. Энийг бас эдгэх тэ өвчтэй хүнд эмч хэрэгтэй адил бид нарт ч гэсэн бас нэг сэтгэл зүгээрээ ч гэсэн бас бид нар бас энийг зөв асуудлуудыг зэгцэлж боломжтой юм байна гэдэг зүйлээ хүн болгон бас түүнийг ойлгоод ухаарад түүн дээрээ өөр дөр ажиллаад тэгээ явах нэг сайн зүйл гэж бодож байна. Та тэгэхээр яг энэ дээр сая ер нь нэг хэдэд удаа дурдсан яг үн цэний тухай та дурдлаа штэ тий. Тэр яг хүмүүс өөрийнхөө үн цэнийг айгу мэдэх нь их чухал байна гэж. Тэгэхээр яг энэ одоо яг архинд одоо хүмүүс ингээд ер нь уугаад яваад байгаа хүмүүсийн хувьд яг үн цэний өөрийнхөө үн цэнийг мэдрэхгүй байгаа асуудал байна уу тий. Тийм, ерөнхийдөө үн цэн гэдэг зүйлийг ер нь мэдрэхэ байцсан л да. Ер нь манай монголчууд бас нэг ийм юу бараг нэг зуршил болцсон юм л да. Тэр айлын ганц нэг юм болохгүй хүмүүс байдаг гэдэг нэг ийм юмд хүмүүс маань ер нь архины асуудалтай хүмүүстэй ингээд ер нь ажиллаж явах хугацаанд ч гэсэн яг ингээд уугийн нэгээс ер нь ярианаас нь сонсож байхад хүмүүс маань тэгдэлтэй
ер нь айлын хамгийн болохгүй хүүхэд нь бий байгаа гэдэг ч юм уу те. Хамгийн энэ айлын хамгийн ачааг нь үүсч яваа хүн бий байгаа гэдэг ч юм уу те. Тэгээ дайгийн тань хамгийн муу мохог нь үүсч явж байгаа нь бий байгаа гэдэг ч юм уу. Яг ийм зүйлээр амар өөрсдөө итгэцсэн. Тэгээд энэ зүйлийн дагуу би ер нь нэг ийм тавилантай хүнтэй гэдэг ч юм уу те. Тэгээ яста нөгөө тавилын юмдаа гэдэг шиг л энтэйг эвдэрсэн явж байдаг. Харин үнэхээр энэ зүйлийг одоо үнэхээр өөрөө ойлгоод те ухаарад мэдрээд ерөөсөө энэ зүйл чи биш юм байна. Миний бодож байгаа энд би ингэж шиг яв тавилантай хүн биш юм байна гэдгийг бас ойлгоод миний тавилан бол арай өөр юм байна гэдгийг ойлгохгүйгээс болоод тэгээ явж ял та хүмүүс. Тэгээд асуудал нь бас тэндээ бас байх шиг байгаа юм. Ер нь өөрийнхөө үн цэнийг ингээд мэдрээд ирэхлээр хүмүүс аюу гоё болдог юм л да. Тэгээд би бас үн цэнтэй юм байна. Би яагаад ингэж амьдрах ёстой гэж. Би яагаад энэс өөр амьдрч болохгүй гэж. Тийм ээ. Өнөөдөр ээж аав маань ч гэсэн намайг тийм бас үнэхээр бас их маань ээж маань намайг хэдэн сар тээж тийм ээ төрүүлж миний төлөө ээж аав маань ямар их те зүрхсэтгэл зориулт гаргасан энэ зүйлүүдээ ингэж бодож тунгааж ойлгох тусмаа л өөрийнхөө үн цэнийг бас мэдэрдэг байгаа юм. Мэдээж хэрэг ээж хүний ээж аавууд ямар их хүүхэдтэй хайртай байлаа тийм ээ. Тэгэхээр бидний хайрлж исэн ээж аав маань те ямар их хайраар өсөж исэн. Тэгээ энэ зүйлүүдийг бид нар ойлгохгүйс одоо байх байх те угаасаа л тийм болчдөг л да жоохон том болоод ирэхлээр зэрэг л те ээжийнхээ өгөнд аавынхаа өгөнд дуулахгүй байдлаар бол за би мэдэж чинь би тэгж чинь би ингэж чинь гэж өөрсдөө хамгаалах те нэг юм их зуршил суугаад ирэхлээр зэрэг өөрийнхөө үн цэн гэдэг зүйл алдагдчихэд юм байна л да өөрхөд тэгж ойлгоод явж байна. Тэгэхээр яг архины амралтай хүмүүстэй ажиллаж байгаа таны хувьд бол яг танаа төв дээр ирсэн хүмүүс та бол яг тэр хүний амьдарч байгаа нь ямар үн цэнтэй юм бэ, ямар эрхэм юм бэ? Оршин байгаа чинь чухал юм шүү гэдгийг та бол бас яг мэдрүүлэх гэж бас их зорддог байна шүү дээ, тийм ээ? Тийм шүү. Ерөнхийдөө бидний одоо энд яг асуудалтай хүмүүс, архины асуудалтай хүмүүс гэж ярьж байгаа боловч бүгдөө л аавууд байгаа. Тэ аавууд байгаа сайхан хань жилтэй хүмүүс байсан, сайхан гэр оронтой хүмүүс байсан, тэ бас сайхан ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байсан, сайхан үр хүүхэдтэй хүмүүс байна. Тэгээ бид нар ингээд харах юм бол эргээд өнгөрсөн амьдралаа дурсах юм бол харах юм бол ерөөсөө маш гоё бас баяр хөөр аз жаргалтай амьдрал зөндөл байна. Тэгээд бид нар бас ингээд хуучин сайхан амьдралуудыг одоо жишээлбэл адгийн нацх нь үр хүүхдтэйгээ харилцаа холбоотой байна гэдэг бол аюу гоё зүйл шүү дээ. Тийм ээ. Хамгийн гоё том аз жаргал байхгүй юм чинь тийм. Үр хүүхдтэйгээ харилцаа холбоотой байгаад гэр бүлүүдэнд ерөнхийдөө аригчин гэсэн татгал авчлаараа ингээд гэр бүлүүд маань ингээд биднээс хөндөртөг тийм. За яста энэ хилээч ойлгохгүй байна. Өглөөж яшаач ойлгохгүй байна. Гооч ойлгохгүй байна гэдэг ингээд биднээс залхаж хэлдэг. Хасчдаг тий баг. Тий залах хүний тоноос авсаал тэгэл бид нар чинь ер нь хүмүүс архины асуудалтай хүмүүс маань ер нь миний амьдрал гэсэн өөрөө тийм л байсан яг үнэхээр тий үн цэнгүй болчдөг. Тэгээ өөрийнхөө үн цэн гэдэг зүйлийг өөрөө алдахлаар зэрэг бусад хүмүүсийг тий ингээд миний үн цэнийг энэ юу ч мэддэггүй юм байна гэдэг ч юм уу те. Тэгээ хүмүүсийг буруутгаад яваад байдаг. Тэгээ хүмүүсийг маш их буруутгадаг юм байна л да. Ер нь одоо ингээ анзаарч хахад тэгээд намайг хайрлсангүй, намайг тоосонгүй, намайг тусалсангүй гэдэг ч юм уу. Тэгээ би өөрөө үнэхээр тусалж исэн юм уу? Тэр хүмүүсийг би өөрөө хайрлж исэн юм гэдгээ ч мэдхээ байцсан. Ер нь дандаа нөгөө юм л бол авах гэдэг. Өөрөө ерөөсөө өгдөг юм байхгүй болчдөг юм байна л да. Тэгээд ерөөсөө өөрөөсөө юм гаргадаггүй хүмүүст ингээ нөгөө хайр байна, харилцаа байна тий. Тэгээд бусдыг хүндлэх байна, бусдаас уучлалт гуйх байна гэдэг энэ зүйлүүдэд дандаа ордос мартаад бусдаас дандаа юмнуудыг хайгаад эхэлдэг тий. Надад намайг тоосонгүй, намайг азуудлаа, надад өгсөнгүй, намайг тий гэх мэтлэн гэдэг өөрсгөө л дандаа хамгаалдаг ийм ерөнхийдөө дадал зуршилтай болчдөг юм байна. Тэгээ энийг бас нөгөө үгүйсгэл гэж хэлдэг юм байна тийм ээ. Өөрийгөө хамгаалах дадал зуршил гэдэг бас маш их үгүйсгэлтэй амьдардаг юм байна. Ер нь хүүхэд байхаас ахуулаад ээж маань миний алдаатай дутагдaltaй талбаруудад нийлэхлээр зэрэг тийм ээ. Өөрийгөө дандаа хамгаалдаг тийм ээ. Би болохгүй, би яасан, би ингэсэн юм, би тэгсэн юм. Тий би тэрнээс болсон, энэс болсон гэдэг ямар нэг юм өөрөөсөө тий холдуу зайлуулж нэг ийм хүү зүйлд ингээд автгацаар явсаар байгаа зүйлдээ өөрөө яг тэр зүйлээ ойлгож байгаад тийм үү. Тэгээд ямарсан амьдралд одоо яг яаж амьдрах ёстой юм бүр өсвөлдөж бүр ойлгоо ичдэг шүү дээ. Тэгээд ямарсандаа ийм зүйлүүдийг бас ингээд суралцаал явж гэн бас өөрөө хажуугаар суралцсан хажуугаар бас олон хүмүүс ч гэсэн тэр зүйлийг бас тий ер нь боддөг юм л да. Миний нэг сайхан зүйл байдаг бас бодож ирсэн. Би бас нэг зүйлээс харж ирсэн. Яг миний тулсан амьдралаар тий бас ингээд хэцүү амьдралаар буруу замаар
хин нэгэн хүн битгий бас тэр замаар явчихсаа гэж хүсэж байна яг үнэхээр тэр хүмүүс одоо алдаа дутагдал гарахаас илүү яг тэр зовлон шаналл янз янзын асуудалтай тулгархаас илүү яг энэ цаг мөчид илүү их олон сайхан зүйлүүдийг ихтэй эртнээс ойлгож ухаарч тэр зүйлд хөрчихгүй төлөөл яваасаа гэж бас би бас хүсэж байгаа юм. Зарлаа. Тэгэхээр та өөрөө бас яг өмнө одоо та ингээд энэ шинэ амьдрал ялагч гэдэг энэ төв одоо архины одоо эмчилгээний тий хүмүүсийг архинаас гаргахад тусалдаг төв байгаа даа штэ. За тэгээ энэ төвөөр дамжаад 5 600 залуучуудын ингээд орж гараа тий та тэдэрт нөлөөлсөн байна. Гэхдээ энийг таныг бас хийхэд нөлөөлөд байгаа. Бас нэг том хүчин зүйл бол та өөрөө одоо өмнө архины хамааралтай нөгөө сая та хэлсэн архичин гэдэг тэр тодтолтой хүн байсан байна штэ тий. Тэгээ өөрөө яг энэ замыг туулсан учраас тэгээ өөрөө яг энийг та даван гарсан байна. За тэгээд та одоо яг өөрөө яг эргүүлээд яг энэ архины хамааралтай архи уугаад амьдралаа алдаад явж байгаа энэ ирчүүдэд та яг тусалъя гэсэн бас таны одоо нэг гол энэ ажлыг эхлүүлэхэд бас гол одоо хүчин зүйлээсэн баг тий. За тий. Ямар ч юм миний хувьд болохоор зэрэг тий маш хүүхэд байхаас 10 жилийн хүүхэд байхаас ахвал архины асуудал холбож эхэлсэн байгаа. Тий баг уусан тий багаар тий жоолжохноор багаар амсж жагаад сүүлдээ нөгөөх маань аажмаж ихсэж байгаа ч мэдэхгүй байдаг. Тэгэл ямарсанда тэр үед чинь 80-д онд чинь одоо газар бүр атманууд гээл тэ том ахнар байлаа шүү дээ. Тэгээд ах нартаа нийлээл тэр ах нарынхаа талбаанд ордог шиг тэ хажууд нь арх угаал тэгэл зодон зохио хийгээл тэгэл явжсэн төв байна. Тэгээд ямарсанда ер нь асуудал архины асуудал маань болохоор зэрэг өөрийн мэдлгүүл орчдөг юм байна дөө ерөөхдөө тэ өөрийн мэдлэг ингээд уусаал ингээд яг юу хийж байгаа тэр үед нэг гой сайхан санагдаад байдаг. Тэгэл маргааш нь ямар хэцүү байдаг үлээ гэдгээ ч мэдэхгүй. Тэгээд багаар ер нь донтолт гэдэг маань аюу хэцүү өвчин байдаг байна. Би бол ерөнхийдөө маш 20 гаруй жил архи уусан хүн байнамаа. Тэгээд 20 гаруй жил архи уугаад гэр бүлээсээ салгаад тэгээд үнэхээр тэ найз нөхдөөхөөрөө бас тэ ингээл амьдарч байгаа сайхан найзууд маань амьдарч байгаа амьдрал дээр нь очиж бас саад төрүүлээд тэ хэцүү план тариал ингээл маш л асуудлуудтай явсан хүн байгаа. Тэгээд үнэхээр ер нь хэцүү ер нь удамжаар явах, өлсөх, цангах тэгээд хинч тоогдохгүй явах гэдэг зүйлийг яг өөрөө яг амьдрал дээр туулсан болохоор зэрэг яг би маш сайн мэддэг гэдэг нэг. Тэгээ өөрөө нөгөө хэцүү амьдрал туулаад ирэхлээр бас яг ингээд ямар нэг хэн нэг надад тусалчаасаа гэж маш хүсдэг явдаг байсан. Тэгээ яг ингээд явж шинэ амьдрал гэж нэг төв ирээл тэ. Тэгээд эндээс ахвалал үнэхээр би нэг гоё том сургалтанд суугаад тэ сургалтанд суугаад тэгээ манайч дээр сургалт маань вакуум сургалт хийжсэн тийм газар очиод бид вакуум сургалтанд суугаад тэгээ тэндээс маш их олон зүйлүүдийг яг ойлгосон л доо. Тэгээ гоё зүйлүүд үнэхээр амьдрал яг үгүйсгэл гэж юу байдгийг, хэлцгаар гал юу байдгийг тэ үнэхээр уушлал гэж юу байдгийг тэ тэгэмжлэн маш олон зүйлүүд ингээд тэр сургалтын явцанд ингээд сонсоод багшаасаа сонсоод тэгээ түүнийгээ бодож эргцүүлээд нэрж би миний амьдралд өнгөрсөн туусан амьдралд маань нэг зүйлүүд бүгдөө л байсан юм байна шүү дээ. Түүнийгээ засаж залруулахгүй бол миний амьдрал эзэн шүү дээ ишлэхгүй юм байна гэдэг зүйлээ тэг хүлэмжшэрсэн. Ер нь хүлэмжшөхгүй бол ер нь цааш явахгүй л дээ. Тэг хүлэмжшэрээ түүнийгээ алдагдаад тутлагтай талуудаа аль болохоор засаж залруулаад явахыг хүсэж байна. Тэгээд өөрөө яг энэ амьдралыг ингээд зовлон хэцүү амьдрал ингээд туулаа явсан болохоор яг олон хүмүүсийг харахаар яг миний туусан амьдрал нэг нүдэнд харагддаг л даа шүү дээ. Тэгээ бас нэг хүн яг миний яг энэ туус амьдралаар нэр мэт алгачаасаа тэр хүний амьдрал гоё өөрчлөгдөөсөө тэр хүний амьдрал бас л нэг тий бас нэг аз жаргалтай амьдралсаа яаж утсан тий шууд өөрөө явна гэдэг бас л хэцүү амьдрал шүү дээ. Яг үнээр өглөөнд олсон хэдэн цасаар архиа уучаал тэгээ хаач хамаагүй газар нэг онцоол тэгээ явна гэдэг бол хүний амьдрал ямар л тий хэцүү байгаа. Яг хүмүүс бол энэ арчаагүй тий энэ доожоогүй энэ тий гэгээл хүмүүс ярьдаг л да. Тэр хүнд бас нэг юм жоон сэтгэлийн дэм хэрэгтэй байдаг гэдгийг л олж харсан байхгүй. Тэгээ ер нь удамжинд явж байхад миний амьдрал дээр ч гэсэн хүмүүс харж байгаа зүйл нь те дандаа буруутгсан харцаар хардаг байсан. Энэ ингэж явах тавилантай нөхөр юм байна да. Эсвэл энэ дээр үнэхээр арчаагүй юм байна да гэдэг ч юм уу те. Олон хүмүүсээс ийм зүйлүүд ирж исэн. Харин хүнд уран байдаг гэдэг юм байна те. Хүнд гоё нэг хүмүүсийг гоё нэг ингээд жоохон урамшуулах хүмүүсийг те босгон байгуулах хүнийг бас нэг нэрэж чиж чадна шүү. Нэрэж чиж чамд амьдрал байгаа шүү гэсэн нэг ийм итгэл найдвар бас хүмүүст ингээд хүмүүсээс ирэхлээр зэрэг хүн аюу гоё нэг хүний сэтгэл те гоё ингээд бас нэг нэрж бас амьдрах юм шүү гэд ингээ болдог. Манай байгууллага дээр ч гэсэн байна л да. Үйл ажиллагаа явуулж байхад гудамжнаас хүмүүс ирээд те үнэхээр сахал усандаа сахсан бадаа баригдаад нүүр амнадаа баригстай гар хорооноо бариг
Өстө нөгөө цахим биелийн өссөн юм шиг айхтар те аимшигтай хүмүүс орж ирж чинь хэцүү л хүмүүс орж ирж чинь. Тэгээд хэдэн сарын дараа өөрийгөө харахлаар зэрэг талент хараад үгүй нэрэ би бас ийм хүн байсан юм уу те. Би бас нэр ингэж бас болох юм биш. Би сайхан амьдарч болох юм биш үү. Хүн чинь нөгөө нэг жоохон юм дэмжлэг урам тийм ээ. Бас нэг юм зүйлүүд маш хэрэгтэй байдаг юм байна. Яг үнэхээр яг хүн өөрөө нөгөө ядраад ирэхлээр зэрэг тэгээд хүмүүсийн яг нөгөө урам зориг юм байхгүй болохоор зэрэг хүн өөрөө тэндээ тэгээд намайг хинч тоох юм дээ. Намайг хинч тохдохгүй юм чинь дээ. Би ер нь өөрөө л ингэж ер нь тавилан ингэж явах тамилантай юм байна тэгээд эндээ бүр итгээд ингээд бүр ямар ч хүмүүсээс үг авах тий үг авахдаг юм тэнгэлгүй болчдөг юм байна. Бүр ингээд сөхөр зууд жагатай яг адилхан болчдөг юм байна. Харин энэ зүйлийг бас нэг гой таслах зүйл нь бол хүмүүс бие биендээ тусалдаг байгаасаа хүн бие биендээ жоохон ч гэсэн урам өгдөг байгаасаа хүн хүнтэй бас тий нандин байхгүй хүн гэдэг чинь тий яг сайхан хүмүүсийг урамшуулдаг хүмүүсний жоохон ч гэсэн сэтгэлийн дэд юм өгдөг байх нь хүмүүст ямар их гоё тий хайр байдаг гэдгийг бас тий би өөрөө нөгөө биеэрээ мэдэрсэн болохоор айгүй гоё санагддаг байхгүй. Тэгээ бас нэг ийм зүйлийг ч гэсэн хүнд гаргаад нэг эр хүнийг ч гэсэн гоё те бас нэг нэрэ чи чадан шүү чи амьдрч чадан шүү чиний ард чиний сайхан үр хүүхэд байгаа шүү чиний ах дүүс байгаа шүү гэдэг ингээд зэрэг хүмүүс маань ч гэсэн нэрэ би бас те надад амьдрал байгаа шүү гэдэгтэй айгүй гоё урам зоригтой ордог. Ийм зүйлүүд байна ажиглаж байгаа тэгээ хүмүүс маань энэ зүйлдээ улмал өдрөөс өдөрт те нэг хүчтэй болж байна. Ирчүүд маань гоё өөрчлөгдөж байгаа харах үнэхээр сайхан байдаг. Тий. Тэгээ олон нөгөө энэ манай төрөмс байгууллага дээр ирсэн хүмүүсээс тэгээ ар гэрүүдтэйгээ нөгөө холбоог байсан хүмүүс маань холбогдоод ар гэрүүд нь бас нэг хүний архинаас харахад тэгээ 20 хүн тий гоё баярлдаг гэдэг нэг үг өгдөг шүү дээ. Тэгээ түүнтэй адилхан нэг хүний амьдрал архины асуудлаас шийдээд зөв амьдралыг гоё ингээд өөрөнд том зорилго болгоо явж байгаа хүмүүсийг харахаар зэрэг ах дүүс нь хүртэл маш их баярлдаг. Тэгээд ах дүүс ингээд нөгөө гоё харилцаа холбоотой болоод тэгэхээр зэрэг бидний бас нэг ажилдаа бас тий гоё урам зориг нэмэгддэг байхгүй. Бид тэр хүмүүс маань ч гэсэн ах дүүстайгаа ярилцаад инээлдээд хөгжилдөөд сууж байгааг харах тий тэр хүмүүс нь энэ ч ирээд нэрэж миний дүү миний аав миний ах тий гоё сайхан хүн болж шүү гэд хараад түүнд урам зориг өгж байгааг харах бол үнэхээр бас тий үнэхээр таатай байдаг. Тэгэхээр одоо яг та хэлж штэ хүмүүст үн цэнийг мэдрүүлэх гэж хэлсэн. Одоо тэнгуү та бас яг урмын амьдралын урам зоригийг өгөх чи чаднаа гэдэг тий тэр итгэлийг өгөөч тэр галыг нь одоо бити бөхөөгөөч галыг нь өрдөж өгөөч гэдэг зүйлийг одоо ярьж байна л таагүй. Тэр яг энэ нэг бас одоо хань ижлүүд нь сонсож байгаа байх. Эсвэл эцэг их нь сонсож байгаа байх. Тэр гэрийнхэн одоо яг энэ уугаад байгаа хүнд ер нь юу гэж хэлвэл одоо тэдэрт одоо тий ингэж нөгөө итгэлийг өгөх бол тий ерөнхийдөө яг нэг зүйл байдаг шүү дээ. Хүмүүс арх уугаал эхлэхдээ зэрэг бид нэр нэг юмыг арай өөр юмар шийдэх гэдэг тий одоо хэрүүлэр ч юм уу тий ямар нэг асуудлаар шийдэх гэдэг нөгөө монголчуудын нэг үг байдаг та зөөл натга байдна гэж нэг сайхан үг өгдөг тийм ээ сайхан ямар нэг юмтай гоё ярилцах нэг сайн зүйл байна. Тий ярилцах нэг сайн зүйл байдаг юм байна. Тэгээ ярилцахгүйгээс болоод хүмүүстэй өөр өөрийн үзэл бодолтой авдаг та тий энэ намайг ингэж байгаа юм байна. Чи тэгээд байгаа юм байна. Ингэж байгаа юм байна гэдэг. Хандаа ярихгүйгээр ярилцахгүйгээр зүгээр өөрөөсөө нэг таасан бодлоо тэгээд ингээ нөгөө зөрчил маргаан маань улам илүү ихсээд байх нь шүү дээ тий. Ерөнхийдөө хүмүүс нөгөө ойлголцохгүй байхгүй. Ерөнхийдөө ойлголцохгүй болохоор зэрэг л өөр өөрийн нөгөө бодол төшөглөгдөөл тий бие биенийг хардах, бие бинийгээ зодох, бие биентэйгээ муудалцах, рүүхтэй тий гэх мэтлэн асуудлууд байна. Ерөнхийдөө нэг хүний амьдралд би бол боддгийн зүгээр яг үнэхээр хэдэн жил амьдрах юм лээ хамгийн гол зүйл миний үр хөвгтүүд байна шүү дээ тийм ээ сайхан үр хөвгтүүд маань байна. Үр хөвгтүүд маань маань сайхан явж ивэл хамгийн аз жаргал байхгүй үр хөвгтүүдтэй нэх их тэр тийм бүх тусалж чадахгүй ч гэсэн хүн өнөдр ааваараа бахархаад явах шиг сайхан зүйл байхгүй. Тэгээ ийм зүйлийг бас ингээд бодглоо зэрэг нэр үнэхээр бас сайхан амьдрах хүсэл төрдөг шүү дээ. Хонд чинь гоё ингээд бас миний ард үр хөвгт маань байгаа шүү гэж бодглоо зэрэг. Тэгээд ерөн зүгээр ямар нэгэн асуудлуудыг гоё шийдэхдээ гоё ярилцдаг байгаасаа л гэж үздэг. Тэгээ гоё асуудлуудаа гоё гэр бүлдээ ярилцдаг байгаараа үнэхээр болохгүй бол тэгээ болох газруудаас нь үнэхээр бас тусламж өгдөг байгаасаа гэж үздэг тий. Тэгээ ханддаг байгаасаа гэж үзэж байгаа тий. Одоо гэрчүүд маань ерөнхийдөө бол яг дугаа талтай байдаг шүү дээ тий. Яг ингээд нөгөө нэг сэтгэл дотор болоод байгаа юм аа л хань жилтэйг элен далангуй ярихгүй дотроо ерөнхийдөө шаналал юм уу эсвэл зүгээр бодоол дотроо тэгээ яваад идэг. Тэгээ нөгөө нэг би ч одоо эр хүн байж иж
Тэ ингээд энийг одоо доторх юм яриг гэхээр нэг юм шалчганааж байгаа юм шиг санагдах гад байдаг. Тэ нэг ингээд тэг ингээд нэг хүчтэй хүн байх гад хатуу байх гад ингээд тэгээ өөрийгөө ингээд нөгөө ярьдаггүй төгжээд байдаг. Гэтэл ингээд нөгөө нэг одоо таны зөвлөмж болохоор тэ хантайгаа ярилцаач гэдэг юм та хэлээд байна шүү дээ. Тэр энэ ирчүүдэд та бас юу гэж хэлэх вэ? Тий. Ер нь ямар нэг одоо манай дөрвөн бус суулга дээр 24 5 хүн байна л да. Хамрагдаад ингээд бас гоё сургууль семинар суугаад тий асуудлууд байна. Тэгээд манай төвийн бус байгуулагч гэсэн ингээд анх орж ирэхдээ ингээд ерөөсөө ярьдгөө. Тий. Тэр их нартайгаа ярих нь итгэл эрэгтэй хүнтэй ч баг ярьдгөө юм ус байна шүү дээ. Бас ингээд нөгөө сэтгэлээ удалж чаддгүй, нээж чаддгүй. Тэгээд ингээд анзаархлаар зэрэг хичээлийг бол айгүй гоё ойлгоод байгаа байхгүй юу. Тэгээд бид нар чинь нөгөө ингээд нөгөө бас ингээ бүлэг хийгээд бид нар ч бас нэг орсон хичээл семинарын дагуу бид нар ингээ ярилцдаг шүү дээ. Орой ингээ ярилцаад яг энэ хичээлээр яг юу ойлгов, яав хийв гэдэг ингээ асуудлуудаа бид нар ингээ хоорондоо нөгөө гэмбэлэг шиг ингээ ярилцж байгаа. Яг ингээ энэ үед ч гэсэн нөгөө яг хичээл дээр айгүй гоё ойлгоод байгаа юм шиг мэтлээ ингээ яар ихлээр зэрэг амнаас нь юм гардггүй. Тэгээ айгүй хэцүү. Яг хүний дотор дайлангуй ирчүүдийн дотор бас ингээ нөгөө яг ингээ нэг ямаа гаргах ихлээр зэрэг бас гаргаж чадахгүй үеуд бас зөндөө байдаг. Тэгээ тэрийг бас ойлгодог байгаасаа ирчүүдийн хувьд болохоор зэрэг мэдээж хэрэг асуудал амьдрал бүхэнд асуудал гардаг зүйл байгаа шүү дээ. Угаасаа тийм бид нар угаасаа манай амьдралд одоо мэдээж хэрэг хүн болгонд гэр бүлд нэг жоох маргаан ч юм уу асуудлууд гарах нь ойлгомжтой зүйл байхгүй. Тэгээ бид нар тэнд бас бэлэн байх хэрэгтэй байдаг. Тэгээ нэг гинт ирж байгаа зүйл гэж хүлээж бас болохоор зэрэг хэцүү зүйл шүү дээ. Мэдээж хэрэг хүний амьдралд хэрүүл маргаан эсвэл тэгээ ойлголцох баяр хөөр дуу тургуунаг гэл бүх зүйл ирдэг зүйл жам юм чинь тэгээ амьдрал тэгээ байдаг зүйл байхгүй. Тэгэхээр энэ зүйлүүдэд бид бас мэдээж үнэхээр энэ зүйл эрхэн зайшгүй. Харин энэ зүйлүүдэд яаж гоё тэгээ зохицуулж амьдрах үгдэл зүйлээ хэдүүлээ босуудад ирчүүдээ бас үнэхээр ухаалаг тийм үнэхээр гоё ноён нуруутай ухаалаг үнэхээр бас нэг тийм гоё том зоригтой үнэхээр хайр гэж үздэг эр хүн эмэгтэй хүнд ямар их гоё хайр гарах тийм энэ талаас илүү их гоё суралцаасаа гэж олон хүмүүсийг бас хүсэж байгаа. Мэдээж хэрэг хүн юмыг сурахгүйгээр шууд хин үйлдэнэ гэж байдгүй юм байна. Тэгээд хүний сэтгэл дотор ямарваа нэг юмыг мэдээж ойлгож түүнийгээ аваад тэгээд түүнийг амьдрал дээр үйлдэл ирэхлээр айгуу гоё тэр маань өөрт чинь айгуу гоё баяр хөөрэй өгдөг юм байна. Тэгээд ер нь Монголынхаа бас ирчүүдэд бас хэлэхэд үнэхээр бас тэг гоё монголчууд бас хэлдэгтэй бас нэг гоё уулын билийг харсан те бас нэг юм сайхан гоё нэг юм ухаалаг дөлгөө бас даруу бас нэг юм бүр сууртай нэг юм байгаасаа гэж бас уриалж байна. Тэг гоё байна. Ямар ч юм би өөрөө 10 хэдэн жил ерөнхийдөө бараа 10 жил дандаа ирчүүдтэй ажилладаг. Тэгээд ирчүүд маань бас үнэхээр бас хүн гэдэг чинь бас гоё штэ бас сайхан ярилцаад гоё ингээд сэтгэлээ удлаад хүмүүстэй ингээд гоё инээлдээд хөгжилдөөд явах айгуу гоё сайхан зүйл гэдэг. Миний хувьд болох спорт дуртай, спорт сонирхолтой, урлаг дуртай ийм хүн болохоор зэрэг ирчүүдийг гоё урлаг спортоор нь дамжуулж бас гоё хүмүүст гоё нэг урам зориг бас өсдөг байгаа. Ажилдаг байгаа. За тэгэхээр яг таны хувьд бас яг ирчүүдтэй хэлж байгаа зүйл те ингээд хантайгаа илүү ярилцдаг болооч гэдэг та бас хэлээд байна шүү дээ. Угаасаа тэр эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоорондоо амьдарч байхад өөр гэр бүл төсчихсөн те яг өөр гэсэн үзэл бодолтой хүмүүс байгаа учраас зөрчил гарах нь ойлгомжтой. За тэр ихтгэл хамтдаа одоо те өссөн ах дүү нар хоорондоо маргалддаг шүү дээ. Тэр эн чинь яг зөрчил маргаан бол гэр бүлийн амьдралд хосын амьдралд бол хэвийн байх байна шүү дээ. Тэрэнд зүгээр энэ бол байх хэвийн зүйл гэдгийг хүлээгээд авчихаа. За тэгээ зөрчил маргаан байгаа бол битгий тэрэн зочирд тэгээ харин нэг хантайгаа ярилцаж ойлголцооч гэдгийг таас нэлээ уриаллаа шүү дээ тий. Яа тэгэхээр яг маш олон залуучууд хантайгаа муудалцсан гутаа ер нь хаалгаас аваад гардаг л да. Тэгэл найзууд руугаа ярьдаг тий. За хинхэн хаана байна юу болж ийн гэдэг ингээд тэгээд нэг одоо нэгнийдээ очиж уулздаг ч юм уу. За эсвэл нэг бааранд очдог ч юм уу эсвэл каракад очдог ч юм уу тий. За тэгэж одоо нөгөө ууралсан сэтгэл, шархалсан сэтгэл, дургуутсан сэтгэлээ нэг юм тайвшруулах зарим нэг юм аргыг бол одоо олоод байна л та. За гэрд очиод яадгийн угаасаа нэг надтай юм ярихгүй хүтэн үндилээ байна гэдэг их нэртэй дургуун үргэж юм уу тий. Яг ийм энэ нөхцөл байдлыг эхнэрээс болоод би уугаад байна гэхээс илүүгээр таны уриалж байгаа зүйл хантайгаа нэг ихэд ярилцаач нэг тий одоо та нэг зөөрд зүг хэлсэн шүү дээ. Нэг юу гэж хэллээ нэг уулын сайхан гоё уулын билийг харсан бас тий ухаалаг тийм сайхан ирчүүд байгаасаа уулын билийг харсан ухаалаг ирчүүд байгаа ч гэж яг тэр нөгөө юм зөрчилдсөн юмн дээр төвлөрөөд авах биш
ингээд томоор хараад тэгээд их нэртэйгээ ярилцах яг энэ орон зайг бий болгооч гэдэг юм таас нэлээд сайн уриаллаа тий. Ер нь эрэгтэй хүнтэй бас уужуу тайван ухаалаг байх нь аюу сайн зүйл дээ. Тэгээ ер нь зүгээр яг л тэгдгийг ийм их нэртэйгээ маргалдлаа гэхэд хамгийн түрүүнд л дэлгүүрлэг үүдэг ажил байдаг шүү дээ. 100 грамаар л ууч юм сэтгэл тайвширна. Энэ яг үнэндээ их олон хүмүүс тэгжсэн би ч амьдралдаа бас тэгжлээс их нэртэйгээ маргаллаа. Тэгэл нугаар ураал нэг тий жоохон бухимдаа алэрхлэр зэрэгэл 100 грамаар тайлаа тий сэтгэлээ бас ингэ тайвшруулчихна гэж боддгоо. Энэ маань угаасаа тэг сайн зүйл биш юм байлээ. Яг үндэ биш байгаа шүү хүмүүсээ. Тэгэхээр ер нь бидний гол зүйлэнтэй ярилцах нь гол зүйл байдаг юм байлээ шүү. Тэгэхээр ярилцаж хийнээс уушлаад баг. Манай нэг найз гэдгийг их нэртэйгээ маргалдахлаар зэрэг гараа алхацдаг гэнэ. Тэгээ оодгүй. Тэгээ салхинд баха алхаж байгаа нэлээ бас тайвшраад тэгээ буцаж ороод их нэртэйгээ ярилцахлаар зэрэг өөрийгөө ер нь ямар нэг юм дээр бас нэг төргөн уур айгуу те ямар асуудал төрөгдөг үлээ те. Тэгэхээр зэрэг уурлахаас өмнө бас те бас нэг юу нэг бас ямар нэгэн зүйлийг бас боддог байгаасаа тунгадаг байгаасаа хинийх нь буруу юм зөв юм таны зөвч байж болно. Зөвч байсан ч гэсэн түүнийг гоё зөвөр илэрхийлдэг байгаасаа те ямар нэгэн хүмүүсийг буруутгахаасаа илүү бас те тэрийг гоё ухаалаг нэрч бас энийг миний зөв байсан ч байсан тэр хүний буруу байсан ч гэсэн тэр буруу зүйлийг зөвөр илэрхийлцээр тэр хүнд ойлгуулдаг байгаасаа л хэцүү байгаа. Тэрнээс бол буруутгах ах юм бол аяг хэцүү шүү дээ тэр хүнд чинь тийм ээ. Ер нь нөгөө хүмүүс ч гэсэн тухайн хүний сонсохгүй өөрийгөө хамгаалах юм бол боддог шүү дээ тий. Тэгэхээр зэрэг тэр зүйлүүдийн бас нэг хичнээн тэр хүний буруу байсан ч гэсэн тэр хүнийг буруу зүйлийг гоё зөвөр ойлгуулад өгөхлөөр зэрэг хүмүүс бас тий гоё бас арай хүн ер нь нөгөө яг юуг хэлж байгааг биш харин яаж хэлж байгааг сонсдог гэж байгаа шүү дээ. Тий яг та ямар хуу дуу хоолойны өнгө нь ямар байна. Ямар хуу харцтай байна тий. Биеийн хилэмж нь ямар байна гэдгээс яг хамаарат яг энэ чинь нөгөө одоо харилцааны бараг 93% нагаад байгаа шүү дээ. Тий. Ерөнхийдөө гаднаас нь хараад хүнд хандсгүй байдаг шүү дээ тий. Урваагаал янз янз болоод ишнэр хийжсэн тэр хэдэн цагийн дараа ч юм уу хэдэн минутын дараа ч юм өөр болох гондлогчтой шүү дээ. Угсаа насаараа тийм байхгүй нь тодорхой юм чинь. Тэгээд энэ асуудлыг гоё яаж шийдэх вэ гэдэг тийм гоё нэргэн ухаан дотор байгаасаа хүмүүстэй хаалга байгаасаа. Тэгээ ер нь эр хүн бол угаасаа л гэр бүлээ авч явах үүрэгтэй юм чи угаасаа тий эр хүн гэдэг бол үнэхээр хариуцлагатай байхгүй маш өндөр хариуцлагатай байгаа чи. Тэгээ гэр бүл яаж явна тэгээ эр хүнээ шалтгаална шүү дээ угаасаа. Тэгэхээр зэрэг үнэхээр би өөрөө ч угаасаа нэг тийм айхтар тэг ингээд бүр ингээд ярьж ашгаа бүр юм байгааг үлдээ. Гэхдээ одоо ч гэсэн би суралцаал явж байна. Яг үнэхээр нэрнч гэр бүлдээ үнэхээр тий маш том үүрэг хариуцлагатай юм байна шүү. Миний ард тий маш олон хүмүүс байдаг юм байна шүү. Би тэр хүмүүсийг тий эмзэглүүлчих уу, гомдоочих уу тий гэдэг зүйл дээр илүү их анхаарлаа тавьж явж байна. Тэгэхээр зэрэг хүн ямар нэгэн зүйл дээр ч гэсэн үнэхээр ямар нэг юм үг хэлэхтэй хүртэлтэй бодлоготой хэлдэг байгаасаа гэж бас үсэж байна. Юу дарилцсан хэдэд байвал те хин нэг хүнийг шархлуулдаг. Тэг шархан шүрч байгаа юм шиг. Шархлуулцдаг. Тэгээд шархалсан хүн те тэрийг идгэх гэж бас цаг хугацаа ордог. Тэрийн ч мэдлгүйгээр бид дээрээс нэмээд шархлуулад идэг тийм ээ. Тэрнээсээ болоод амьдрал саралдаг те цал сарндаг ийм асуудлууд байдаг. Тэгээд тэрнээс болоод үр хөвгтүүд өнчрөн. Тэгээд тэрний үр дагаврууд нь аяг хэцүү л те. Тэг үр дагаврууд аяг хэцүү. Бидний хийж байгаа буруу үйлдэлээс болоод бидний те үр дагаврууд нь үр хүүхэд хохирно тийм ээ. Үр хүүхдэд зовно. Үр хүүхдэд өнчрөн. Тэгээд үр дагаврууд нь аяг хэцүү гэдэг болохоор бид өнөхөр хийж байгаа үйлдэлүүдээ бас цэн тунгааж бодож те. Тэгэхээр бас нэг ухаалаг одоо бас хүмүүс бас нэг тэгээд байдаг штэ. За ингэж явж байгаа л би ер нь тэгэл одоо тий уусаар агаалт басна дөө. Ер нь би та нарт гай болж ууж байгаа юм уу? Гэл ер нь одоо нэг гэрийнхэндээ ч тэгж хэлдэг тий. Тэр яг одоо нэг ер нь би нэг уухаа болохгүй ер нь ингэж байгаа дууснаа гэж яриад байгаа хүмүүс таас юу гэж хэлмээр байна. Тэр угаасаа л хүмүүс тэгж л ярьдаг юм. Гэхдээ яг үнэндээ бол тий өгч чаддаг юм л да. Тий өгч хийж чадахгүй. Хүн чинь аминдаа маш хайртай шүү дээ. Тэгэхээр зүгээр л хүмүүсийг одоо айлгаад байгаа юм те айлгаж байгаа ч юм уу ямар нэг юм зүйлүүд байдаг. Гэхдээ угаасаа өгч чадахгүйгаас хойш тий өгч чадахгүйгаас хойш өнөөдөр бид нар бас үүнийг илүү их эртхэн шиг ойлгох хэрэгтэй байгаа маа ухаарах хэрэгтэй байгаа. Бид ер нь он жилүүд маш хурдан өнгөрдөг юм байл л да. Тий би саяхан л 10 жилд хүүхэд байгаа л тий ингээл гоё нээлттэй хөгжилдөөл саяхан гэр бүл зохиогоол өр хүүхэдтэй болоод өр хүүхдээ хараад баярлал ингээл явж исэн.
хамгийн сүүлдэнтэй гудамжинд явжсэн чинь нэг мэдсэн чинь бараг 10 20 жил өнгөрцөн байсан. Тэгээ цаг хугацаа маш хурдан өнгөрдөг юм байна. Тэгээ хүмүүс түүнийгээ анзаарахгүйгээр ингээл нөгөө өдөр болго амьдрал үргэлжлээл ингээл явж идэх болохоор жаа өнөдөр болж байгаа юм чинь ингээл болж байгаа багтаал гэж түүндээ итгэдэг. Харин арай өвдөө сэтгэж өөр бодож үнэхээр бас амьдрал гэж ийм гоё зүйл байдаг юм аа. Тэгээ амьдрал маань ингэж явах юм бол үнэхээр хац жаргалтай байд юм байна гэдэг ч юм уу те. Ерөн зүгээр ямар нэг юм дээр те сэтгэлээр унахаасаа илүү бас те хүчрхэг байгаараа гэж үнэхээр бас л урайлж байна. Үнэхээр гоё байна те. Ер нь цаг хугацааг битээ алдараа ах тус үнэхээр цаг хугацаа маш хурдан өнгөрдөг юм байлаа шүү дээ. Ер нь алдаа дутагдал байгаа бол түүнийг маш эртнээс засаж залруулж авахгүй бол те түүндээ дасал болоод ингээ улмал тэр нэмэгдэл яваад байдаг хүндээ дотор. Тэгэл одоо маргааш засандаа нөгөөдөр засандаа тэр нэг ингэчэндээ гэж явж ил нэг үсэн цаг хугацаа өнгөрцөн аль хэдийн нас явцсан тэгээд те ийм том хохирлуудыг амсдаг юм байна. Одоо ер нь тэгдэг шүү дээ. За өнөөдөр угаал маргаашаас уухгүй. Тий. За өнөөдөр л одоо сүүлийнх нь уучаа гээл тэгээд маргааш нь дуустдаггүй те. Архиа ухаа зогсоодоггүй. Тэгтэл яг таны хэлж байгаа нэг мэдхэд 5 жил 10 жил нь өнгөрцөн. Нэг мэдсэн чил үр хөвгтүүд нь бүр өсөж өндөгөө том болцсон. Эсвэл бүр гэр бүлээсээ ч салцсан байх юм уу те. Эсвэл одоо нийгмээсээ бүр ингээд нөгөө холтцсон явж ах жишээ нь ингээ те нэг өмнө нь одоо нэг хийжсэн ажил төрлүүдээс арай нэг буурчихсан ажил хийж одоо жишээ нь. За эсвэл одоо гэр бүлтэйгээ байлаа гэхэд одоо үр хөвгтүүдтэйгээ нэлээд хүндий харилцаатай болчихсон ч байх юм уу. Ингээ явж идэг штэ тий ер нь бол яг маргааш байлантай гэдэг өгчлээ гэсэн штэ. Тэгээ маргааш байлнаа л гэж одоо л болохгүй маргааш болж чадахгүй юм байлээ. Тэгээ одоо л би нэг зогсоох хэрэгтэй юм байна. Одоо л би энэс яг энэ цагаас мөчөөс ахвал ямиг тэгээ бодод тунгайч жоохон ойлгож асуудлуудаа зэгцлэхгүй бол яг энэ байдлаар яваад байвал тэгээ яг тэгдэг юм байлээ шүү. Яг ингээд нөгөө өөртөө хүлэмжшөрд яваад байдаг байхгүй хүмүүс. За одоо ингэж юм чинь. За тэр их юм чинь. Маргааш ингэж юм чинь. Тэгчих юм чи ингээд яг таны яг ярьж байгаагаар чи болохгүй тэр зүйл. Тий болохгүй шүү дээ яг үндэ. Би өөрөө л тэгж бодоод байгаа болохоос ш. Маргааш бол тэрийг тэгчнэ нөгөөдөр тэрийг тэгчнэ л гэж бодож байгаа болохоос яг таны ярьснаар бүх юмдээ ингээд төгс биелэж явахгүй. Тэгэхээр тэр асуудал бүрдээ бид нар тэмцэлддэг болохоор зэрэг тэр асуудлаас яг өнөөдрөөс яг одооноос та бүгд эхлэрэй гэж хүсэж байна тийм ээ. Тэрнээс мэдээж хэрэг асуудал болгоно л гарч идэг зүйл байгаа. Хүмүүс тэгдэл дээ. За маргааш нөгөөдөр би ер нь тийм хүн болчихно, би ийм хүн болчихно, би дэгчин гэдэг та зөвхөн дотроо тий та дотроо л бодоод байгаа болохоос та өөрөө амьдралдаа үйлдэл хийхгүй бол мянга бодоод тэрнтэй нэмэргүй юм аа. Тэгэхээр зэрэг ер нь ямар нэгэн асуудлуудаас та бодсон бодолдоо та үйлдэл хийж сураасаа гэж л үсэж байгаа тий байгаа үйлдэлгээ тэрийг яг бодсон бодлороо би ингэх ёстой байна, тэгэх ёстой байна гэдэг зүйлээ амьдрал дээр гоё харуулж чаддаг байх нь аюу амьдралын ирч хүч ордог юм байна гэдэг зүйлийг л олж байгаа. За тэгээ хоёлаа өнөөдрийнхөө ингээд энэ ярилцлага ингээд дуусгая. Тэгэхээр яг та бас яг энэ талбар дээр удаан ажиллаж байгаа хүнийхээ хувьд та бас яг танд одоо хэлэхтэй хэлмээр байгаа тэр сүүлчийн хэдэн минутыг танд бас үлдээ. Та яг миний таны асуугаагүй юм уу те таны бас нэг хэлжмээр байсан зүйлийг хэлүүлээгүй орхисон зүйл байна уу тэгвэл та тэрийг бас нэг хэлээд тэгээ хоёлаа өнөөдрийнхөө энэ яриаг дуусгая. За тэгээд ерөнхийдөө бас та бүхэндээ бас маш их талархаж байна. Тэгээ ямар ч байсан Монгол хүний нэг амь ч гэсэн те үнцэнтэй шүү дээ. Ерөнхийдөө ер нь хүний амь нас гэж маш үнцэнтэй. Тэгэхээр яг ингээ үнцэнтэй амьдарч явах хугацаанд үнэхээр маш те үнэхээр ажил амьдрал нөгөөдөө баяр баясгалантай гоё олон хүмүүст тустай олон хүмүүст үнэхээр тусаж чаддаг олон хүмүүс сэтгэл гаргаж чаддаг олон хүмүүст үнэхээр те бас урам өгч чаддаг тийм хүмүүс маш их хайрлагддаг юм байлаа. Ямар ч гэсэн Монгол бүх хүмүүстэй үнэхээр бас сайхан амьдралыг бас хүсэж байна. Гоё үнэхээр би өөрөө нөгөө архины асуудалтай хүмүүстэй ажилладаг болохоор зэрэг бас л архины олон асуудалтай гэр бүлүүд байгаа бол тэ үнэхээр бас бид туслахыг хүсэж байгаа шүү. Тэгээ үнэхээр бас манай эхнэр маань донтолтын зөвлөгч багш байгаа. Тэгээд ямар нэгэн асуудал донтолттой хүмүүст бид бас үнэхээр туслахыг хүсдэг. Тайл болохоор нэг хүний тий сайхан монгол хүн гоё эрүүлийн сайхан амьдрал, баяр хөөртэй аз жаргалтай амьдрал тэр буцлаасаа гэж боддог байгаа шүү. Тэгээд үнэхээр сайхан Монголын ард түмнийг үнэхээр архигүй гэр бүл аз жаргалтай нэмсгэл байдаг гэж бас нэг сайхан өрөө байна тийм ээ. Манай байгууллагын машин тэрэгэн дээр шүтл байдаг байхгүй. Тэгээд архигүй гэр бүл аз жаргалтай нэмсгэл байдаг гэдэг шиг. Үнэхээр архигүй гэр бүл дотор үнэхээр аз жаргал бас тогтнодгийн шүү. Хичнээн асуудал гарсан ч байсан түүнийг зөвөр шийдэж бас эрүүл хүний ухаанаас тэг асуудлыг бас зөв шийдэж сурдаг байгаа. Сохтун хүн бол асуудлыг дандаа хуслан хөндрүүлж идэг. Тэгэхээр зэрэг айл бүхэн эрүүлэлтэй
байгаасаа аз жаргалтай байгаасаа гэж хүсэн өрөөж байна. За баярлалаа. Тэгэхээр яг энийг сонсоод бас хүмүүс бас яг магадгүй танаа байгууллагатай нэг холбогдмоор, очимоор, уулзмаар санагдаж байж болох юм. Тэр яг энэ шинэ эхлэлд ялагч гэдэг яг энэ байгууллагын талаар хаанаас мэдээлэл авч болох вэ? Ямар утсаар холбогдож болох вэ ер нь? За манай байгууллага манай гачуурт үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Тэгээд манайх өөрөө 1950-д манай мэдээлэлүүд байдаг байхгүй. Тэгээ 1950-д манай мэдээлэлүүд байгаа. 16-17-д байгаа. Тэгээ мэдээлэлүүд манай байгууллагын мэдээлэлүүд бас байгаа. Тэгээд миний хувьд болохоор зэрэг 96 72 0130 гээд дугаар дээр байдаг. Энэ байгууллагын захирлаар нь одоо ажиллаж байгаа. Тэгээ ямар ч байсан би миний зүгээс болохоор зэрэг бас үнэхээр тусламж өгсөн хүмүүст туслахад бэлэн байдаг. Тэгээ үнэхээр бас Евроныг гэр бүлтэй асуудал, архины асуудлыг шийдмээр байна. Надад үнэхээр бас ийм асуудал байна гэдээ бидний зорж ирж байгаа хүмүүст бид баяртайгаар хурж ижлэхэд бэлэн байгаа шүү гэж таавдаас хэлээ тийм ээ. За баярлалаа. Тэгээд өнөөдөр бас яг цагаа гаргаад бас манай энэ подкастт оролцож байгаа Бацэнгэл ахтаа бас баярлалаа. Тэр яг танаа энэ байгууллагын үйл ажиллагааг те бас яг сай сайхныг бас хүсэн өрөө тэгээд дараагийн 12 жилд нь дахиад ингээ те бас 1000 гаруй залуучуудын амьдралд бас нөлөөсөн. За тэгээд бүр одоо 1000-аас ч илүү бүр ингээд нэг олон одоо гэр бүлийн амьдралд нөлөөсөн. Тэгээд олон тэ үр дүнгууд харсан тийм сайхан он жилүүдийг байгуултгаа гэж бас ерөөж бас хэлмээр байна. Тэгээд та бүхний ажилдаа амжилтыг хүсье. За баярлалаа. Та бүгдийн ч гэсэн ажил амьдралд бүгдэнд сайн сайхныг хүсье. Монголчуудаа бас үнэхээр бас сайхан архихгүй гэр бүл дазаргалтай инээнсгэл байдаг гэдэг шиг сайхан архихгүй гэр бүлүүдээ баяр ёслоор сайхан архихгүй тэмдэглэцгээгээрэй гэж бас уриалж байна та бүгдээсээ. За баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.